маш их өөрчлөлт хийж байгаа. Эдийн засгийн хямрал бол бүх улс оронд яг энэ зэрэгтж адилхан явж байгаа. Ялангуяа хятад улс бол маш хүнд одоо ард түмэн бол маш хүнд эдийн засгийн хямрал орсонг бол бүгд Монгол улс бусад бүх орн бол мэдж байна. Ялангуяа Америк. За энэ бол одоо маш олон шалтгаантай. За тэгэхээр нэгдүгээр одоо гол яагаад энэ одоо тэг крипто валют дэлхийд дээр гарч ирсэн бэ гэдэг талаараас ярилцах хэрэгтэй. Хамгийн анхны крипто валют бол албан ёсны крипто валют бол мэдээж биткойн. За биткойныг бол маш олон хүмүүс сонсч ирсэн. Та бүхэн ч гэсэн биткойны талаар тодорхой хэмжээний мэдээлэл авч ирсэн, олборлж ирсэн, магадгүй худалдаж аваад зарж ирсэн зөндөө олон түүхүүд бол байдаг. Тэгвэл өнөөдөр бараг 20-30 мянган токен бол дэлхийн зах зээл дээр байгаа. Тэр дундаас бол дийлэх маш өндөр хувьтай бол амжилтанд хүрээгүй токенууд байдаг. Яагаад гэх юм бол токен болгон амжилтанд хүрнэ гэсэн тохиолдол яг адилхан бизнес болгон амжилтанд хүрнэ гэдэг тийм одоо зураг үр дүн байдгүйтай адилхан. Токен coin бол мэдээж хэрэг бол маш олон 20 жилийн хугацаанд бол алдаа оноотой явсан. Гэхдээ 2024 онд дэлхийн зах зээл дээр албан ёсны децентрализований бөгөөд албан ёсны крипто банк дэлхийн зах зээл дээр үүсгэн байгуулагдаж өнөөдрийн бидний үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Энэ бол бид бүгдийн хэрэгжилж байгаа, бид бүгдийн сонгосон албан ёсны крипто банк банкинг гэж ярих хэрэгтэй юм билээ. Бид нар шууд банк гэж ярих нь буруу юм билээ. Банкинг бөгөөд энэ бол албан ёсны дэлхийн анхны төвлөрсөн бус крипто банкингийн системийн талаар бүгдээрээ хамтдаа өнөөдөр ярилцлаа. За энэ систем маань бол одоо ингээд 2026 оны 9 сарын 18-ны өдөр бол албан ёсоор дэлхийд дээр 2 жилийн хугацаа болж байна. За энэ хугацаанд бол манай банкны систем маань бол маш олон зүйлийг хийсэн. Үнэхээр супер үзүүлэлтийг үзүүлсэн. Яагаад гэвэл 2025 онд анхны жилийнхаа үйл ажиллагаан дээр бол дэлхийн шилдэг крипто одоо тийм финансовын төлбөрийн системээр тодорсон. Web 3.9-өөс. За дээрэс нь бол мөн давхар нэмж хэлэхэд бол шилдэг одоо тийм банкны систем, Web 3 систем. За тийм маш олон юм шагналуудыг бол сая өнгөрсөн оны 12 сард. За он гарснаас хойш бол банкинг маань бол албан ёсны лицензүүдийг авч эхэлсэн бусад орнуудад. За нэгдүгээр бол мэдээж хэрэг бол Арабын нэгдсэн улсын Дубайд манай төв авьяас маань байдаг. За мөн Бразил, за энэ жил бол Бразил, Казахстан, за 2 сард сая өнгөрсөн 2 сард бол Европын холбооны улсад бол нэгэн чухал одоо гэсэн Европын холбооны 27 улсыг багтаасан энэ лицензийг бол авсан байгаа. Энэ лиценз нь бол яг Европын холбооны лиценз нь бол нийт одоо яг Европын холбоонд нийт улс оронд бол яг албан ёсны банкны системийн үйл ажиллагааг явуулах энэ төрлийн лицензийг бол авсан байна. Мэдээж бол Европын холбоо, Европ улс орнууд бол одоо холбоо маань бол зүгээр нэг банкны систем ч юм уу зүгээр ялангуяа крипто валютын системд бол зүгээр шууд ураа гэдэг ямар ч тийм одоо өгөх боломжгүй асар өндөр шалгалт, асар өндөр зүйл дээр тулгуурлаж өнөөдөр энэ банкингийн системийг бол зөвшөөрлийг бол лицензийг олгосон байт юм аа. Тэгэхээр энэ дээр бол одоо манай монголчууд бидний хувьд бол одоо энэ банкийг бол одоо 2 жил болох гэж бодохгүй ажиглаад хараад энэ банкны үйл ажиллагааг за тэгээд сая энэ 4 сарын сүүлд виза гэдэг дэлхийн одоо бүх улс орнуудад хүн болгоно виза картыг ашиглаж байна. Тэгвэл виза компани одоо удирдлагууд бол нийтлэл цацж эхэлсэн. За тэр нийтлэл нь бол юутай холбоотой вэ гэх юм бол энэ банк банктай хамтарч банкинг системтэй бид нар хамтарч хамтын үйл ажиллагааны гэрээ хийсэн. За энэ хамтын үйл ажиллагааны гэрээ маань бол одоо цаашдаа тусгай юм картыг 3 төрлийн тусгай картн дээр тулгуурлаж дэлхийн 180 сая төлбөрийн систем рүү нэвтрэх 180 сая хэрэглэгчтэй төлбөрийн систем рүү нэвтрэх энэ одоо тусгай юм бараг виза картны түүхэнд байгаагүй юм асар том зэрэглэлийн одоо хамтын ажиллагааны гэрээг бол үзэглэж одоо тэрийг бол виза компани бол зарласан юм аа. За энэ бол асар том үйл явц болсон. Яагаад гэх юм бол манай нэгдүгээр карт маань бол Wi-Fi карт байгаа. За тэгвэл хоёр дахь
карт маань бол за би та бүхэндээ галаж экран. Хоёр дахь карта та бүхэндээ танилцуулнаа. За энэ нь за энэ банкныхаа энэ биш байна. Энэ юм шиг байна. Хоёр дахь карт маань зүгүүл энд явж байгаа юм байна. За шиг. Тэгээд зурна. За энэ. За энэ. Тэгэхээр энэ банкны маань нэр бол өөрөө D1 гэж байна. D1 гэдэг маань болохоор дэлхийн хамгийн анхны албан ёсны одоо албан ёсны санхүүгийн одоо төв гэж байна гэсэн. Тэгээд централизованный бөгөөд төвлөрсөн бус энэ төв маань ингээ үйл ажиллагаа явуулаад эхэлж байгаа. Яагаад энэ банкны систем өнөөдөр дэлхий дээр одоо яагаад энэ банкны систем дэлхий дээр бидний гарт ирээд өнөөдөр ингээд бидний нийгэмд бидний санхүүгийн ертөнцид өдөр тутамдаа ингээд ороод нэг ёсны одоо бусад жишээ нь бол хаан банк, олон банк, бодлого хөгжлийн банк, за бусад орны банкудтай адилхан ингэж бидний амьдралын нэг хэсэг болж байна гэхээр дэлхийн эдийн засгийн нийт мөнгө дэлхийн одоо банкны системд бол дунджаар бол 180 их $80 эргэлддэг бол тэрний 10% бөгөөд 16 их $80 ойрын 4 жилийн хугацаанд бол энэ банкны криптовалютын систем рүү бөгөөд энэ төвлөрсөн бол банк руу шилжиж байгаа юм аа. Яагаад өнөөдөр бусад банкны ийм системүүд нь өөрсдөө одоо өнөөдрийг хүртэл 1970 оноос хойш одоо банкны систем огт өөрчлөгдөг гэхээр дийлэх нийт банкны орлого бол 1.2 их $80 зөвхөн одоо байгаа ийм бүтэн энэ системээр бол банк бол ашиг олдог учраас энэ системийг заавал өөрчлөж шинжилэлт хийх шаардлагагүй гэж өнөөдрийг хүртэл явсан. Гэтэл мэдээж хэрэг бол энэ бол асар том одоо бид нар бол асар том хөгжлийн AI бусад ийм хөгжлийн системээр бид нар явж байгаа учраас өнөөдөр бидний хувьд бол энэ одоо Дио банкын бүгд энэ систем бол асар чухал одоо заавал энэ ялангуяа зүүмд байгаа хүмүүс ялангуяа монголчуудын маань хувьд бол заавал энэ системийг судалж өөрийн гэсэн санхүүгийнхаа нэг одоо төлбөрийн систем болох шаардлагатай байна. Түүнээс бол энэ яах бол энэ системээр бид нар яаж ажиллах вэ? Энэ ирээдүйдээ болов хаагдах болов гэж огт эргэлзэх шаардлага байхгүй. Яагаад гэх юм бол энэ бол өнөөдрийн бидний амьдралын өдөр тутмын цаг тутмын хэрэгцээ болж явсан гэсэн үг. Жишээ нь бол одоо энэ дизайнер эмэгтэй байгаа байхгүй энэ Португал улсын дизайнер эмэгтэй Сара гэдэг энэ эмэгтэй хүн өнөөдөр дизайнерын ажлыг хийгээд $5,000 цалин авжээ. Одоо цаашдаа дэлхийн бүх мэрэгчлэлтэнгүүд бүх хүмүүс хүссэн хүсээгүй Дио банк руу шилжиж байна. Хүссэн хүсээгүй. За тэгэнгүүт $5,000 нь ингээд данс руу ямар ч шимтгэлгүй ороод ирэнгүүт тэр эмэгтэй хүн $2,500 шууд криптовалютын данс руу шилжүүлээд $2,500 нь болохоор одоо USDT биш зүгээр доллараар нь ингээд байрныхаа түрээсийг төлөх жишээтэй ч юм уу тэгэхээр нэг ёсны одоо энгийн банк бол хоцрох система гэдгийг хэлмээр байна. Аль дээр үед хоцрогдоод одоо юу ч өөрчлөгдөөгүй ямар ч шинжилэлт байхгүй гэдгийг бол бид нар яах нь өнөөдөр ингээд хэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний хувьд бол энэ Дио банк гэдэг бол манай монголчуудын маань хувьд бол ялангуяа энэ зүүмд байгаа бүх одоо энэ зүүмд байгаа монголчуудын маань хувьд бол энийг бол зүгээр нэг компани, хувь хүний компани гэж олж харж болохгүй. Энэ бол угаасаа бидний хувьд бол асар өндөр асар өндөр өгж байгаа боломж одоо хүн болгонд бидний амьдралд зайлшгүй энэ бол бидний амьдралын зайлшгүй нэг хэрэгцээ болсон гэсэн үг байхгүй. Яагаад гэх юм бол та Дио банкныг хэрэглэж байснараа таны одоо жишээ нь еврогийн данс байсан бол та аль валют руу USDT бол USDT эсвэл та доллар эсвэл вон Японы одоо аль төрлийн эсвэл одоо франк ч юм уу аль ч төрлийн та мөнгө рүү хөврүүлээд шимтгэлгүйгээр ингээ хөврүүлэх боломжтой. За энэ бол одоо нөгөө
миний яриад байгаа нөгөө виза компани виза хамтарч Dion One өгөөд одоо анхны төлөрсөн бус яагаад Dion One гэж байгаа вэ гэхээр дэлхийн хамгийн анхны албан ёсны төлөрсөн бус банк гэдгээрээ банкны систем гэдгээрээ одоо виза компанитай ингэж тусгай гэрээ хийж тусгай ийм одоо яах нь 3 ийм төрлийн картыг өнөөдөр дэлхий дээр бол манай банк манаас гаргаж байна. Тэгэхээр бид бол асар том одоо үйл явц тэгээ банкны системийн асар том ийм үйл явцсан дээр бид бол хамтдаа ингээд энэ үйл явцыг бичиж хамтдаа энэ түүхийг бүтээж хамтдаа одоо өнөөдрийг хүртэл энэ банкыг хөгжүүлж явж байгаа маа. Миний хувьд гэх юм бол би та бүхэндээ хэлэхэд бол энэ бол миний хувьд анхны крипто валютын төсөл. Яагаад гэх юм бол өнөөдрийг хүртэл бол крипто валют гэдэг зүйлийг бол би сонсож байсан боловч тэгэж энэ зүйлийг бол миний амьдралд өдөр тутамдаа бүр цаашлаад ажиллана гэдэг ийм яг хөрөнгө оруулалт хийж болно. Тэгтээ цаашлаад ажиллана гэдэг бол зүйл байхгүй. Яагаад гэвэл бидний өнөөдрийг хүртэл явсан маш олон крипто валютын төслүүд бол ихэнх нь одоо үр дүн төдийлөн олон хүмүүст өгөөгүй учраас мэдээж хүн болгон айдастай байсан. Яг өнөөдөр энэ зүүмд байгаа монголчуудтай хэлэхэд бол одоо бол алтан үе шүү. Одоо DeFi токены хувьд бол алтан үе дээр бид нар явж байгаа. Тэгэхээр энэ DeFi токены алтан үе дээр бол та энэ боломжийг бол алдаж болохгүй гэж би тавьсан байна. Энэ боломжийг алдаж болохгүй. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэх юм бол нэгдүгээр бид нар бүгдээрээ картаа ашиглаж сурах хэрэгтэй. Одоо өнөөдрөөс эхлүүлээд бүгдээрээ энэ DeFi токены энэ крипто картыг утсан дээрээ суулгаад тэгээд та бүхэн Монголд тэгээ за одоо аль ч улс оронд та энэ картыг ашиглаад явна гэсэн үг. Ерөөсөө энэ картны үнэ бол ерөөсөө ердөө $10. Ер нь бол крипто картуудын үнэ нь дунджаар хамгийн багадаа ханшин бол $30-аас эхэлдэг. Тэгвэл энэ картны маань үнэ бол ердөө $10 үнэтэй. Тэгээ энэ $10 үнэтэй энэ картаа та бүхэн маань өдөр тутамдаа аль ч улсад очисон. За шаардлагатай бол итэмээс мөнгө авчна. Шаардлагатай бол цай, кофе, ундаа, хоол, хүнс одоо бидний өдөр тутамдаа хэрэглэх ёстой тийм мах, хоол, хүнс, дэлгүүр хошоо бүх юм дээр энэ DeFi гэдэг энэ Dio банкны энэ картыг бол хүн болгон өнөөдөр энэ дээрээ суулгаад тий USDT бол USDT-ийг хийгээд ингээд ашиглаад явах хэрэгтэй. Яагаад гэх юм бол ойрын 4 жилийн хугацаанд дэлхийн нийт хүн амын 10% бөгөөд хамгийн багадаа 700 сая хүн өссөн бүсээгөө крипто валютын зах зээл рүү шилжиж байгаа. Шилжих энэ процесс нь өөрөө яг нь эхэлсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ шилжиж байгаа энэ процессын үед бол зөрүүдлэх шаардлага байхгүй. Одоо бид нар шиг ингээд зөрүүдлээл одоо яах бол эргэлзэх шаардлага байхгүй. Эсвэргээрээ одоо үр хүүхдүүдтэй зааж өгөх хэрэгтэй, өөрөө сурах хэрэгтэй. Одоо тэгээ бүх гэр бүлийнхэн гишүүнийг энэ крипто карттай болгох хэрэгтэй. Ялангуяа гадаадд сурч байгаа, гадаадд амьдрах байгаа оюутан хүмүүстэй бол бүгдээр энэ карттай болгох гэж би бүр уриалмаар байна. Яагаад гэх юм бол тэр болгон Монгол карт бол уншихгүй байна. За тэгээд одоо ингээд жишээ нь ингээд Малайзтэй ингээд Сингапурт сая би очиж нэг уулзалт хийх оронд $30 авч байгаа байхгүй юу? Таксины мөнгө хэрэг болоод $30 авахд $8 шимтгэл авч байгаа шүү дээ. $30 авахын тулд $8 шимтгэл төлсөн гэдэг одоо $8 ч одоо бараг л 27-8 мянган төгрөгийн зүгээр нэг 100 хэдэн мянган төгрөг авахын тулд тэр эдэмд чамд сонголт байна. Чи авах уу? Чи тэрийг авахгүй юу гэдэг сонголт байна. Тэгэхээр чи хүсээгүй тэр мөнгийг чи яах нь авнаа гэсэн үг байхгүй. Яагаад гэвэл чамд зайлшгүй тэр мөнгө хэрэгтэй байгаа учраас чи зайлшгүй тэр мөнгийг бол авнаа. Тэгэхээр чи 100 хэдэн мянган төгрөг авахын тулд 20 хэдэн мянган төгрөгийн зүгээр банкны эдэмд ингээд төлж яана гэж бодоод үзтээ. Тийм учраас дийлэнх тохиолдолд бол хамгийн ашигтай одоо тэг бидний амьдралд хамгийн ашигтай зүйл бол энэ карт байгаа. Өнөөдрөөс эхлээд та бүхэн маань тэг офис дээр очиод манай офис дээр очиод эсвэл та бүхэн маань өөрийн гэсэн спонсортойгоо холбогдоод энэ картыг заавал суулгах хэрэгтэй. Ялангуяа хятадд, гадаадд хаач явсан энэ картыг танд өстой түшиг болох, хэрэг болох зүйл бол үнэхээр сайн хэрэгтэй гэж ойлгоно. За агент хүмүүс бол за яагаад миний хувьд одоо ингээ гадаадд энэ олон сарын хугацааг зарцуулаад ажиллаад байгаа вэ гэх юм бол энэ картыг маш олон хүмүүс бид нар ингэж одоо нэг ёсны маш олон хүмүүс энэ картыг сурчлаж олон мянган хүмүүс энэ картыг одоо яах нь өдөр болгон татаж авч хэрэглэж байгаа. Тэгэхээр миний линк бөгөөд таны линкээр энэ карт задрах юм бол
тэр хүмүүсийн ашиглаж байгаа хэрэглэж байгаа мөнгө болгоны ашиглаж байгаа нийт шимтгэлийн 50% нь тань руу маркетинг руу 50% нь болохоор банк руу орж байгаа хгүй. Тэгэхээр зүгээр нэг одоо тийм Малайзийн ч юм уу, Сингапурын ч юм уу нэг хүн энэ картыг аваад зүгээр өөрийнхөө төлөө тийм миний төлөө биш өөрийнхөө төлөө тэр хүн кофе авч уугаад өөрийнхөө төлөө ашиглахад тэр хүн мэдээж бол тодорхой хэмжээний шимтгэлийг төлнө. Тодорхой хэмжээний зөв үү? Тэр тодорхой хэмжээний шимтгэлийг төлсөний дараа 50% нь шууд бидний данс руу 50% нь болохоор одоо нэг насны тухайн банк руу шилжиж байна гэсэн. Шууд галар дээр. Энэ бол одоо жишээ 1 сая дунджаар бол бидний одоо манай багийн зорилго бол 1 сая хэрэглэгчтэй болох зорилготой байгаа. Бид нар дэлхий дээр 700 сая хэрэглэгч орж иж байгаа учраас тэрний 1 саяыг бид нар өөрсдийнхөө линкээр задлаад өөрсдийнхөө баг командтай ингээ оруулах зорилготой байгаамаа. Тэр хүмүүс заавал одоо тийм ихний бүтээгдэхүүн бөгөөд энэ картыг ашиглаж болно. Тэгэхэд тэр хүмүүс насан туршдаа энэ картыг ашиглаад танд насан туршдаа тэр хүмүүсээс шимтгэл орно гэсэн үг. Та нэг удаа цаг хугацаагаа тэгээ өөрийнхөө цаг хугацаагаа өөрийн мэдлэгээ өөрийнхөө одоо тий тодорхой хэмжээний санхугаа зарцуулахад та насан туршдаа энэ банкны агент хүний хувьд бол насан туршдаа тэр хүмүүсээс өдөр болгон хамаагүй шүү дээ нэг хүнээс $1 байсан ч болно. $1 байсан ч таны амьдралд тэр асар том түвшиг болгоод явна гэсэн үг. Энэ бол манай банкны нэгдүгээр гол чухал бүтээгдэхүүн юм аа. За хоёрдугаар бүтээгдэхүүн болохоор манай банкны энэ BeFi гэж одоо энэ айхтар токен байна. За өнөөдөр бол энэ токен бол $2 үнэтэй байгаа. Тэг хүмүүс бол одоо их тайван байх шиг байна. Энийг бол би ойлгож байна. Яагаад гэх юм бол энэ токен одоо өсрэлэг $4, $5 болно гэж бодож байгаа хүмүүс байгаа. Эсвэл тэрийг энэ токены үн цэнийг олохгүй яг нөгөө биткойны анхны үед биткойн $1 таахад хүмүүс амар баярлаад $100 болгонгот нь бүр их баярлал зараад заас та би өөрийнхөө хөрөнгө оруулалтыг 100% өргөжлөд авах юм чи болоо. Гэтэл одоо биткойн өнөөдөр $70,000 үнэтэй байгаа шүү дээ. $70,000 гэж боддоо. Тэгэхэд таны амьдралд яг одоо өнөөдөр дахин нэгэн удаа энэ одоо тий асар их хэмжээний мөнгөтэй болох зүгээр нэг мөнгө биш асар их хэмжээний мөнгөтэй болох хэн нэг юм боломж иржээ. Тэгээ энэ боломжийг та ашиглаад тий энэ маш бага хөрөнгө оруулалтаар тааштай гэр бүлэрээ үр хүүхдүүдэрээ таны ажзээ бүгдээрээ санхүүгийн эрхчлөөтэй амьдрах асар том боломжийг дэлхий даяар 200 гаруй мянган хүмүүс ухамсарлаж ойлгоод энэ BeFi гэдэг токеныг олборлож байна. Энэ BeFi гэдэг токеныг энэ BeFi гэдэг токены холбогдсон машин бол ерөнхийдөө нэг иймэрхүү харагдана. Элечка, дорогая моя, сейчас у меня зум идет, я перезвоню, хорошо? За тэгэнгүүт 400,000 сейчас. Дөрөж гарна. За тэгэнгүүт за би өөрийнхөө холбогдсон машин руу тавьсан руу оруулаад харуулж байна. За тэгэнгүүт одоо өнөөдөр BeFi токены олборлтын машин бол ингэж харагдаж байгаа. Хүн болгон энэ машиныг болно ITO худалдаж авснараа энэ машин маань бол одоо ингээд 5 хүн секунд болгон 8 токеныг дэлхийн 200 гаруй мянган хүмүүс хувааж авч байгаа. За тэгэнгүүт энэ токеныг худалдан авснараа одоо нэг машины үнэ анх монголчуудыг авч явахад 20 цент байсан. Одоо 0.65 цент болсон. За одоо нэг өнөө маргаашгүй одоо энэ токены энэ олборлж байгаа машиных нь үнэ нь 67 цент болохны. 67 цент гэдэг та бүцгөөдөд үстэй. Одоо бид нар $1,000 анх 5,000 машин авдаг байсан бол яг л биткойнтэй адилхан баггүй. Биткойныг анх олборлж явахад үнэгүй олбордог байсан шүү дээ. Дараа нь ASIC, дараа нь асар үнэтэй энерги эрчим хүч гэдэг маш их зүйл ордог байсан бол яг энэ дээр ч гэсэн өнөөдөр бас ялгаа байхгүй ингээд өнөөдөр бид нар тийм боломж байна. Энэ боломжн дээр амжаад азтай аавын хүүхд ээжүүд өнөөдөр ингээд олборлтын машин худалдаж аваад эсвэл багтаа өсгөөд ингээд энэ токеныг олборлоно гэсэн үг. Азтай бол BeFi токен бол 100,000, 10,000 долларч хүрнэ. За тийм мэдээж хэрэг бол хугацаатай одоо анх бол 2 жилийн хугацаатай тавихад бол юм хувьцаа эзэмшигч болгож байсан. За одоо бол хувьцаа эзэмшигч болохын тулд бүхэл бүтэн 5 жилийн хугацаанд та бүхэн маань өөрийнхөө токеныг одоо зарцаана гэсэн үг. Ингээд секунд болгон ингээд токен яг нь
олборлоо л явж байна гэсэн үг. За тэгэхээр бидний хувьд бол одоо энэ DeFi token-ы ихэнх одоо өнөөдрийн зүүн даа хүмүүс бол олборлож байгаа. За тэгэхээр энэ токены хоёр дахь энэ банкны бүтээгдэхүүн бол мэдээж бол DeFi token. Яагаад гэх юм бол одоо удахгүй зээлийн үйлчилгээ эхэлж байгаа. Зээлийн үйлчилгээ маань болохоор EI систем дээр суурилсан үйлчилгээ удахгүй эхэлнэ. Би та бүхэнд хэлэхэд бол яг маргааш яг нөгөөдөр гэж хэлж чадахгүй. Яагаад гэх юм бол энэ бол бүхэл бүтэн төлбөрийн банкны системийн криптовалютын дээр суурилж, криптовалютыг барьцаалж зээл олгож байгаа энэ системийг бид нар өнөөдөр өөрсдийнхөө зүгээр дураараа одоо маргааш эхэллээ гэж хэлж болохгүй. Саяхан манай банкны захирал маань бол мэдээлэл хийсэн. Зээл бол гардгаараа гарна. Бид нар ойрын хугацаанд бол яг хизээ гэдэг нь хэлнэ. Яг өнөөдөр бол бид нар хүү хаа гэж хэлж болохгүй. Энэ бол асар чухал, нарийн чухал зүйл. Энэ бол асар том хариуцлага учраас энийг бол бид нар өнөө маргааштай хүү хаа гэж хэлж болохгүй. Гэхдээ мэдээж бол бид нар одоо тий ялангуяа манай монголчуудын хувьд бол энэ DeFi token-ы зээлийг маш хүлээлттэй байгаа. Гэхдээ өнөөдөр бол яаж хэрэггүй гэж хэлмээр байна. Мэдээж бол нойрын хугацаанд гарна. Хамгийн гол нь ямар DeFi барьцаалгаж байгаа вэ гэх асар том асуулт юм. Тийм учраас миний бодлоор одоо 9 сарын 18 үсгэд бол боломж байвал DeFi token ахиухан шиг олборлоод гэр бүлдээ ирээдүйдээ цаашдаа асар том хөрөнгийг бүтээх боломж таны гарт байгаа учраас 1-р Visa card, 2-р DeFi олборлох, 3-р хувьцаа энэ гурван бүтээгдэхүүн дээр анхаараач гэж хэлмээр байна. За мэдээж хэрэг бол одоо манай Монгол улсад бол маш олон компани үйл ажиллагаа явуулж байгаа. Мэдээж сайн компани ч байгаа, муу компаниуд ч байна. Маш олон хүмүүс санхүүгийн хохиролд орсон. Одоо яах вэ гэж явж байгаа хүмүүс ч байна. За одоо хүртэл асар сайхан зүйлийг амлаад олон хүнийг бужигнуулаад байгаа компаниуд ч байна. Бид нар бол миний хувьд бол хэлэхэд бол би өөрөө ч гэсэн асар их бизнес ихтэй 10 жилийн хугацаанд алдаа оноотой ажиллаж үзсэн. Гэхдээ хамгийн чухал зүйл бол та асуугаад үз. Танд ч гэсэн өнөөдөр хамгийн чухал зүйл бол найдвартай байдал. Хамгийн чухал зүйл найдвартай байдал гэсэн. Нэг жил ажиллаад хаагдаг компанид бид нар 1000 сайхан юм яриад явах. Тийм учраас асар чухал зүйл бол энэ хийж байгаа бизнес, сонгож байгаа сонголт, оруулж байгаа хөрөнгө оруулалт маань найдвартай байх нь их чухал. Баан хугацааны гол. Алтын хараатай байх нь тий. Энэ бол нэгдүгээр асар том чухал зүйл. Тэгэхээр Dio банк, DeFi банк бол удаан хугацааны олон жилийн хугацаанд тий магадгүй 2 жилийн дараа, 3 жилийн дараа гэх таны гэр бүл 200, 300 мянган доллар, тий 500 сая долларыг өгөх ийм чадaltaй, ийм асар найдвартай өсөл шүү гэдгийг хэлмээр байна. Би өсөөр хэлмээр байна. Түүнээс бол мэдээж хэрэг ойлгож байна. Манай монголчуудын маань хувьд, гадаадын маань хувьд хүмүүсийн хувьд одоо нэг 1000 доллар оруулаад маргааш 100 доллар, өдөр болгон 100 доллар авах хүсэлтээ мэдээж амьдрал өдөр тутамдаа өнгөрж байгаа боловч жилийн дараа та юутай үлдэх вэ? 2 жилийн дараа танд юу өгөх вэ гэдэг асар том одоо чухал зүйл байхгүй юу? Тийм учраас бол DeFi token бол зүгээр нэг тэг хүүтэй мөнгө өгч байгаа, хүүтэй мөнгө амлаж байгаа сайхан юм ярьдаг тэг супер компани бол биш ээ. DeFi token бол хамгийн анхны бүхэл бүтэн асар том механизм, асар том дэлхийг ингэж эзэлж байгаа том механизм. Одоо нэг ёсны маш том динозавр ингээд дэлхий дээр ороод одоо тэр динозавр алхаж байгаа байхгүй ингээд. Тийм том механизм өнөөдөр ингээд дэлхийг байлдан дагуулад явж байгаа. Яг манай Чингис хаантай адилхан байхгүй. Чингис хаан өнөөдөр алхам алхмаар дэлхийг байлдан дагуулсантай адилхан DeFi token алхам алхмаар бусад бүх банкны системүүдийг эсвэл манайтай нэгд эсвэл одоо та нарыг хоцрогдож байна гэдгийг ойлгуулад явж байгаа зүйл учраас мэдээж хэрэг бол маш их саад бэрхшээлтэй маш олон зүйлтэй тулгарч байгаа боловч нэг ч удаа хөрөнгө оруулагчдаа худлаа ярьж үзээгүй. Нэг ч удаа хөрөнгө оруулагчдаа худлаа амлаж үзээгүй. Нэг ч удаа хугацаа хожиж үзээгүй. Одоо хугацаа тий олборлол зогсох ч юм уу эсвэл цалин багасгах ч юм уу маркетинг өөрчлөлт ч юм уу гэд зөндөө олон сайхан үлгэр шиг төслүүдийг бол бид нар өдөр тутамдаа харж байна. 2, 3 сар, 6 сар, 1 жил супер юм яриад алга болдог. Тэгээд дараа нь баахан үлгэр шиг юм яриа явж идэг. Тэр болгонд олон хүний амьдрал, олон хүний нэр хүнд, олон хүний сэтгэл санааны байдал маш олон зүйлийг боддог. Тийм учраас өнөөдрийн хувьд та бүхний хувьд бид нар биесээр хэлбэл бол монголчуудын манайд бол ялангуяа DeFi token бол ялангуяа хийж байгаа Монголын агентуудын хувьд битгий шантраарай. Харин ч өнөөдөр бид нар асар том механизмтай нэгдсэн долларын саягдан болох нь бол маш тодорхой. Дээрээс нь бидний энэ хийж байгаа үйл ажиллагаа энэ бүх зүйл бол маш тодорхой байгаа.
маш тодорхой зүйл дээр бид нар ажиллаж байгаа учраас айх зүйлгүй харин эсвэргээрээ монголчуудыгаа нэг хүнийг ч гэсэн ядаж $250-оор энэ VeFi token-ыг олборлуулчихсанаа нэг хүн ядаж нэг 100 шиг VeFi token болчихсоо л гэж бид нар бодох хэрэгтэй. Яг гэх юм бол одоо оны өмнө гэхэд бол одоо энэ жилийн ингээд төгсгөлд бол VeFi token-ы ханш бол 9 сарын 18-наас хойш буужин шиг нисгэд бол асар олон хүн харамсан да. Асар олон хүн асарч олон зүүм орлоо, талбайч орлоо, бийж орлоо. Манай офис дээр манай эгчнэр олон хүмүүс ярьж танилцуулж байна. Олон хүмүүст хэлж байна. Олон хүмүүс за яах вэ? Одоо тийг болох ч юм уу болохгүй ч юм уу гэж зөндөө олон иргэдэнүүд байна. Бас онцгой байж амжилтанд хүрдэг. Ийм цаг үед бид нар амьдарч байгаа учраас өнөөдөр DeFi token бол үнэхээр супер токен гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Хөл бүтэн дөрвөн гол зорилготой учраас бидний хувьд бол өнөөдөр энэ токен дээр хамтарч ажиллах, энэ токены энэ боломжийг монголчуудын мөнгө бол бити авдаасай. За тэгээ энэ 7 хоног бол бид нар 2-3 зүүм орно. Ягаад гэх юм бол энэ 7 хоног манай банкн дээр нэлээд олон шинэ мэдээнүүд цацагдж байгаа учраас дээрэс нь өнөөдрийн зүүм дээр бас нэмж хэлэх зүйл бол хүн удахгүй манай банкны арга хэмжээ болох гэж байгаа. Тэгээ арга хэмжээний билет 3,000 билет зарагдаж байгаа. Ерөөсөө 3,000 билет. Тэр 3,000 билетийг одоо та бүхэн маань хэрвээ явъя гэж төлөвлөж байгаа бол моорой. Хэрвээ та бүхэн маань бол уралдаанд оролцъё гэж төлөвлөж байгаа бол тэр уралдаанд бас оролцоорой гэж хэлмээр. Тэгээ ойрын хугацаанд миний сая бас жоохон бие маань өвдөд би ойрд ажилласаа хийж чадсангүй. За тэгээд ойрын хугацаанд 2-3 зүүм орно. Тэр зүүмүүд дээр болохоор бид нар яг банкныхаа бас зээлийн үйлчилгээний талаар, за дээрэс нь олборлолтын талаар, за мөн арга хэмжээний талаар, арга хэмжээнд зориулсан промошны талаар гэдэг энэ зүүмүүдийг бол орно. Тэгэхээр өнөөдөр нэгд өдөр учраас та бүхэндээ зориулаад ер нь бол энэ 7 хоног бол маш чухал 7 хоног шинэ мэдээнүүд цацагданаа. Тэгээ бүгдээрээ хамтдаа 3 дахь өдөр зүүмээр 20 цагаас уулзцгаая. Мөн хагасаа өдрийн зүүмээр бас 20 цагаас уулзцгаая. Ингээд 3 дахь өдөр хагасаа өдөр гэдэг ер нь бол манайх ч уламжлалт ёсоор 7 хоног 2 удаа орж ирсэн. Сүүлийн үед 7 хоног 1 удаа орсон. Тэгвэл энэ 7 хоног бол 3 дахь хагасаа өдөр гэдэг энэ хоёр зүүмээр одоо бүгдээрээ уулзцгаая. Тэгээ тэр үеэр бол бас шинэ мэдээнүүдээ за мөн Дио банкныхаа одоо энэ арга хэмжээ бодох, арга хэмжээнд оролцох давуу талууд талаар бас та бүхэндээ танилцуулна. За тэгээ бусад бүх зах зээлүүд бол маш гоё хүлээж авч байна. Мэдээж жоохон удаан байд юм байна. Гэхдээ нэг том баг хөдөлгөхөд бол тусалдахгүй том асар том бас ингээд үйл явц болд юм байна. Тэгээ бид нар бол ингээд миний хувьд бол би маш одоо энэ банкнд өдөр их тусам улам итгэл найдар маань улам өсөж байгаа. Яагаад гэх юм бол хэрвээ энэ банк худлаа юм уу эсвэл нэг тийм ирээдүгөө эсвэл нэг азийн нэг аль ирээдүйд том зүйл хийж бүтээх чадваргүй байсан бол ингэж хүн санхүүгийн хувьд ч гэсэн маш их хэмжээний мөнгө цаг хугацаа ч гэсэн зарцуулах шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Ямар ч хүнтэй тий бизнесийн хувьд бол энэ банк бол үнэхээр супер ирээдүйдээ супер хөгжилтөө өдөр банк маань биднээс илүү хөгжөөд байгаа учраас бид нар ч гэсэн сурах зүйл маш их байна. За тийм учраас өнөөдрийн зүүмээ та бүхэнтэйгээ ингээ өндөрлөе. За тэгээд 3 өдрийн зүүм дээр шинэ мэдээтэй та бүхэнтэй уулзна. Ялангуяа зээлийн мэдээтэй бас та бүхэнтэй уулзахгүй энэ 7 хоног бол уулзна. За мөн бас Таиландын арга хэмжээний талаар бас бүгдээрээ хамтдаа шинэ Таиландын арга хэмжээний талаар бас ярилцах гоё шинэ одоо промошны талаар бас бүгдээрээ уулзсан. Тэгээ орны хүмүүс маш идэвхтэй ажиллаж байгаа. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Ялангуяа бидэнд итгээд энэ сайхан банктайгаа хамтраад өдөр болгон DeFi токен олборлож байгаа маш олон монголчууд байгаа. Бүгдээрэнд нь чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлмээр байна. Бас өдөр болгон одоо чиглэн ч гэсэн цэцгүй ингэж ажиллаж байгаа агентуудтай бас талархснаа илэрхийлмээр байна. Тэгээ бид нар удахгүй бол энэ жил бол DeFi токены хувьд бол хасар том үзүүлэлттэй 12 сар гэхэд бол энэ банкны агентууд
энэ банкны хөрөнгө оруулагч нар бол зүгээр л хамгийн үнэтэй шампанскыг задлал хамгийн аз жаргалтай шинэ оныг өгтөн. Тийм учраас муу хуучин оноо үүднэ. Тийм учраас бүгдээрэнд нь амжилт хүсье. За тэгээ 3 дахь өдрийн зүүмээр уулзцгаая. Тэгээд асуултууд байвал спонсоруудаасаа дамжуулаад над руу бас холбогдоорой гэж хэлмээр байна. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Энэ сүүлийн боломжийг Wi-Fi-г ахиухан олборлох энэ боломжийг бити алдаач ээ. Ерөөсөө бити ийм эргэлзээч. Харин эргэлзээгээрээ та асар их ирээдүйн санхүүгийн том урсгалыг хааж байгаа шүү гэж хэлмээр байна. За 3 дахь өдөр 20 цагаас Талсбектэй хамт Талсбектэй хамтдаа уулзна. Тэгээд 3 дахь өдөр уулзцаая. Баяртай. Бүгдээрэнд нь маш их баярлалаа. Сайхан амарцгаагаарай.